Өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Адар анир нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Дугаарыг хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйг ослуулан дэлгэрүүлвэ. Өв соёл брэнд болон ихтгэл даах герман чанар хэд хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн сэдв 9 өрлөг гэж хэмбэ талаар зандаа маань бидэнд ярьж өгнө. За студид хөтлөх зандаа урнаа хоёр ажиллаж байна. За борч мухлаа зэв зэлэмгээл 9 үний нэр явах байлгүй дээ те. Яг тэгж бүгд бодож байгаа гэдэг. Яг тэрний шал өөр юм ярих. Яг тэр би ч ярьж юм шил дээ. Агуу миний нөгөө шүтэн болсон эрдэмтэн зохиолч Гадам Гуайн Монголын нуус төвчөн зарим асуудал гэдэг ном байд. Би нэг бүр жоох хүүхэд байхасаа л уншаад одоо ч уншаад шүтэл байжтэй. Энэ номны өмнөх үгийг Ахтимч Нацаг Доржгоо бичсэн. Би бас Нацаг Доржгоо бас фэн л дээ. Нацаг Доржгоо чинь Чингисийн цайдаг гэдэг үнэхээр гоё номтой Мандгай цаатны одоо зохиолыг бас биччихлээ шүү дээ. За тэгэхээр өмнөх үгийг нь Нацаг Доржгоо бичсэн үнийг уншиж байгаа. Энэ Монголын нуус төвчөн зарим асуудал гэдэг Гадам Гуайн номны өмнөх үг. Эрхэм хүндэт уншигчдад төлөвлөж байгаа Монголын нуус төвчөөний судлалын зарим асуудал гэдэг энэ зохиол бол эрдэмтэн зохиолч Гадамбын Монголын нуус төвчөөг олон жилийн турш уйггүй судалсны үр дүн юм а. Монголын нуус төвчөөний олон улсын судлал бий босоор нэлээд хугацаа өнгөрч газрын эрдэмтэд энэ гайхамшигт бичгийг судлах талаар үнэхээр лут их ажил хийсний дотор Монголын эрдэмтдийн тухайлбал Гадамбын судалгаа нь хүндтэй байр суурийг эзэлдэг юм а. Гадамб нуус төвчөөний гүнд зөрөгтэй нэвтрэн орж аль нарийн нууц газрыг шинжээч хүний гэрхаануудаар олж ажиглан учир утгыг тайлбарлах талаар үлэмж хэмжээтэй үнэтэй судалгаа хийсэн байна. Зохиогчийн судалгаа нь онч мэрэгэн болсон бөгөөд мөн зарим үргэлжлүүлэн судлах буюу маргамаар зүйлж байгаа нь уул зохиолыг улам сонирхолтой болгож байна. Түүхийн хүрээлэн Гадамбын энэхүү сонирхолтой бүтээлийг Монголын нуус төвчөөний 750 жилийн ойд зориулан нийтлүүлвэ. Академикч Иш Нацаг Дорж гэдэг өмнөх үг нь ингэж дуусчаа. Тэгэхээр Монголын нуус төвчөөний 750 жилийн ойд зориулж хэвлэгдсэн гэдэг. Тэгэхээр энэ бүтээл бол 1990 онд хэвлэгдсэн байх нь. Гэхдээ 90 онд хэвлэгдсэн боловч энэ доторх энэ нөгөө эрдэм шинжилгээний өгүүллүүд нь бүр 60-70 оны өгүүллүүдийг нийлүүлээд 90 онд л зүгээр нэгтгэж нэг ном болгосон шүү. Тэгэхээр яг өнөөдрийн чинь 9 өрлөгийн талаар энэ Гадам Гуай энэ судалгааны ажил бол 1966 онд бичигдсэн. Тэгэхээр одоо 2026 би Гадам Гуай шүтэн бишрэгчийн энэ судалгааны ажлыг 60 жилийн хойно ингээд одоо тий урнаад бас ингээд үзэг сонсогчтой ярьж байгаа нь миний хувьд бол маш бахархалтай одоо нэр төрийн хэрэг Гадам Гуайг ингээд яриад сууж нэгдэг бол. За эхлээс өмнө хэдэн зүйлийг бас онцлог тодруулж хэлье те. Одоо жишээ нь Гадам Гуай иймэрхүү бүтээл дээр Пиоли авгай, Мостерт авгай, Хиниш, Козен гэдэг олон гадаад хүний нэр гарна. Эд бүгд л монголч эрдэмтэд юм шүү. Францын, Бельгийн, Унгарийн гэдэг ч юм уу те. Мөн авгай гэж хэлж байгаа нь хүндэтгэн гуайлж байгаа шүү. Манайхан орчин үеийн хүүхд залуус сайн мэдэхгүй байж магадгүй. Пиоли авгай гэвэл Пиоли гуай гэсэн утгатай. Тэгэхээр үнэхээр хүндэтгэн үзсэн хүнээ авгай гэж нэрлэх нь шүү дээ. Дамдын сүр авгай гэх юм бол дамдын сүрэн гуай. Эренчин авгай гэх юм бол бэмбэржин гуайл гэсэн утгатай. За тэгэхээр эхлэв. Би бол өөрөө юм ярихгүй шүү. Би Гадам Гуайн тэр судалгааг баа бэгүүл уншихын зүгээр. За Монголын нуус төвчөөний 201-р зүйлд өрлүүд нөхдөрэн гэдэг үгс бий бөгөөд энэ өрлүүд гэдэг үгийн учир утга юу болохыг энэхүү өгүүлэлт тайлбарлахыг хичээе. За Гадам Гуай үгсийн өрлүүд нөхдөрэн буюу өрлгүүд нөхдөөрөө гэдэг үгийг дамдын сурангай эхлээд хэрхэн орчуулсан гэдгийг харцгаая. Энэ 201-р хэсэг бол хамгийн сэтгэл уярам хэсгүүдийн нэг энэ нуус төвчөөний. Жамуух Чингис хаанд баригдаад хамгийн сүүлийн үгийг хэлдэг тэр хэсэг. Хамгийн сүүлийн. Яг маах нөгөө жамуухын сүүлчийн өдрийн нэвтрүүлэг дээр би бүр энийг маш гарамгай сайхан задлсан байгаа шүү. За тэрэн дээр 201-р хэсэг дээр ийм гарна. Сэргэлэн Баатар чамд сэцэн их заяажээ. Эрлэх Баатар андад эрдэмтэн дүүнэр төржээ. 73 хөлөгтэй, дархан өрлөг нөхөдтэй. Далай Чингис чамдаа дарагдж мөхвөө бичнэ гэж. Тэгэхээр дархан өрлөг нөхөдтэй гэд яг гарчаад өрлөг гэдэг үг. Тэгэхээр Монголын нуус төвчөнд өрлүүд нөхдөрийн гэсэн үг ахиж
тааралдахгүй. Монголын нууц төвчөнд ганцхан удаа л гардаг. Тэгсэн мөрчлөө бид ягаад 9 өрлөг энэ төр гэд яриад байгаа юм бэ? Өрлөг гэдэг үг нь ганц удаа ингэж гарч байгаад. Тэгэхээр Чингис хааны 9 өрлөг баатар гэхээр бид нар эрлэхэг 9 жанжин байдаг гэж боддог тийм үү? Их л эргэлзээтэй энэ хугтхан хизээ гараад ирвэ гэхээр 17 дугаар зууны үеийн Монгол тэр ойлбор судруудад одоо уламжлан ирсэн түүхэн зарим домгийн үндсэн дээр тэр үеэс айжмаар гарч ирсэн юм байна. Тэрнээс Монголын нууц төвч бол 1240 он зохиогдсон. Энд чинь 13 дугаар зуун. Гэтэл 9 өрлөг гэдэг жанжин байсан мэтэр 9 жанжин байсан мэтэр энэ ойлголт 13 дугаар зуунд биш 17 дугаар зуунд гараад ирсэн байна. Үүнд хідэн баримт дурдээ. Нэгт нь. За Лувсан данцны алтан товч. Мөн Чингис хааны цадиг гээд энэ судрын дотор уламжлан ирсэн 300 тайчуудыг дарсан домог гэд байгаа. Энэ домогт Боорч ноёноос Чингис хааныг магтаж хэлэхдээ ингэж хэлдэг. Ийсүн өрлгүүд түшмэлтүү гэж. Ингээд луу алтан товч нэг удаа ингэ гарчаа. Ийсүн өрлөг түшмэлт гэд. Мөн Чингис хааны цадигт 2 удаа дурдсан байдаг. Энэ домгийн ихэнд суут богд Чингис хагаан жахан нутаглажбу айбха дур ян дутуугаадуу ийсүн сайдан авчуу гэдэг хэсэг байгаа байхгүй. Яг Монгол бичгээр ингээд зүгээр яг ингээд уншчихлаа шүү. Тэ? Тэгэхээр дотоод 9 сайдан авч гэдэг яг ингээд үг гарч ирж байгаа. Тэгээ бүр нэр зааж байгаа. Жилмэ, чуу мэргэн, шихий худаг, богоорч, бугуурл нөө борхолыг хэлж байгаа тийм. Мухлидай, турхан шар буюу сорхон шар, жибэ, хар хэрүү гэд ингээд нэр зааварсан. Үүнээс үзвэл уг домгийг зохиогчд 9 өрлөгийг 9 хүн байсан гэж үзсэн баг. 9 өрлөг гэдгийг 17 дугаар зууны тэр зохиолчнор. За дээр дурдсан 2 судар мөн бусад ойлбор бичгийн дотор уламжлагдсан ирсэн Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүхдийн цэцэлшин шастер гэд бид нар бага ангид байхад уран зохиол дээр үздэг те. Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүхдийн цэцэлшин шастер гэд нэг өнчин хүүхэд нэг 9 өрлөгтэй ном хаялцаад баг мат тавьдаг тухай шүү дээ. Энэ домогт мөн л 9 өрлөгийг 9 хүн байсан гэж үзэж яг түрүү нэлсэн 9 хүнийг нэрлсэн баг. За Чингис хааны их өчөг гэдэг тийм ёслолын магтаал дотор мөнөөхөн 9 хүнийг бас нэр дурдан магтаад эцэст нь бадаг шүлгээр дүгнж бичгдэг ингэдэг. Энэ эрдэнчүүийн тулгаа болгосон эрдэнтүү алтан биеэр би дүрчнүү эндэл үгээ гүчнэн өгөгсөн эрдэмтүү төргсөн ийсэн үрлгүүд чинүү эндэ бүкибэр ажаамо гэж. Тэгэл яг л те эрдэм төрсөн 9 өрлөгт чинь гэл яг л гараад ирж. За бас богд Чингисийн магтан сургасан шастер гэдэг сударт хэдийгээр 9 өрлөг гэж шууд хэлээгүй боловч нөгөө л түрүүнд дурдсан 9 хүнийг нэр заагаад Чингис хаан ба тэдгээрийн бие биесийг ингээ харилцан магталцсан үгсийг бичснээс үзэх юм бол энэ домгийг зохиогчд мөн л адил 9 өрлөг гэж 9 хүн байсан гэж үзсэн тодорхой. За ингээд ер нь 17 дугаар зуунд гарч ирсэн тэр 17 18 дугаар зуунд гарч ирсэн бүх ингээд ойлбор судрууд тэр чигээрээ 9 өрлөг гэдэг бол энэ 9 хүн гэд 9 жанжин байсан гэж шууд бүгдээр дуу нэгтгэр итгэж тий. За Чингис хаанд 9 өрлөг гэдэг 9 их баатар жанжин байсан гэдэг ойлгох сухтун улмаар Монголын судлалд үнэхээр ингээд цаашаа дийлгэрч баталгааж шаардлагадахгүй магадтай үнний байдалтай тэгж хэрэгсэл босныг одоо хэдүүл харлаа тий. Жишээлбэл Бурятийн анхны эрдэмтэн Дорж Банзаров Монголын харын шажин буюу бөөгийн мөргөл гэдэг 1846 онд нийтлүүлж эрдмийн зэрэгс хамгаалсан зохиол байна. Тэр зохиолдоо Чингис хаан Хятадын эзэн хаантай адилсах гэж бие Тэнгэрийн хүү гэж нэрлэхийн хамтаар хурмстыг дуурайх гэж оролдож байсан. Үүнд хурмст 9 догшин сахиус дагуултай байсан бол Чингис ч бас 9 жанжин байсан байжээ. Бас туг дээр нь 9 манжлага бий гэд энэ эрдмийн зэрэг хамгаалсан зохиолдоо бас бичсэн ба. Бурятийн анхны эрдэмт. За Монголын нууц тавчааг болохоор одоо яг биднэрт монгол бичгээр бичсэн их нь байхгүй шүү дээ тий. Харин Хятадын хааны ордны нууц архиваас олдсон нэг ханзаар бичсэн тий. Яг хүүхд багчууд энэ тухай сайн мэдгүй бол ахаал тайлбарладаг. Яг одоо бидэнд байгаа Монголын нууц тавчааны Хятад их л гэж байгаа. Тэр нь болохоор ханзаар бичсэн. Гэхдээ
пенинээр нь бичсэн гэсэн үг. Хятад хүн уншаад тэр ойлгохгүй. Харин хятад хаанч мэддэг. Монгол хүн унших юм бол ойлгоно. Энэ юу гэсэн үг хэдүүлээ ингээд зүгээр ямар нэгэн чат бичгтээ ч юм ингээд би нэргүй юм бичгтээ эсвэл пост комент бичгтээ латин үг ашиглаад сайн уу баярлаа гэд бичдэг дээ. Кириллээр биш. Яг тэрэн шиг л гэсэн үг. Үсэг нь хятад. Тэгсэн мөртлөө тэрийг монгол хэлтэй хүн ойлгоно. Тэ? За энийг Хятадын хааны ордны нууц орхиоос Оросын эрдэмтэн Паллади Кафару гэдэг хүн олсон юм. Ингээд Монголын нууц тавчааны 209 дугаар зүйлд байдаг. Хувлаа, зилэм, зэв сүбэдэ гэсэн дөрвөн нохоогоо зорьсон газартаа явуулаад боорч, мухлай, борхол, чулуун энэ дөрвөн хүлэг баатраа дэрэгдээ аваад хатгалт хөтөр хамгийн түрүүнд урууд мангуудын цэргийн жорчтой хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг үлээ гэсэн нэг өгүүлбэр байдаг тийм үү. Энэ өгүүлбэртэй холбогдуулан энэхүү алдарт орчуулгын тайлбарын 450-д нь тийхүү Чингис хаанд үүшлэгч араб буюу үхсэн хуйлдрыг хасаад 9 гол хошууч жанжин байжаа гэж Кафар өөрөө тэмдэглэсэн ба. Тэгэхээр яг нууц төвчөн дээр 9 гэж байдгүй мөртлөө нөгөө нууц төвчөг олсон нөгөө эрдэмтэн чинь нөгөө Хятадын тий хааны ордноос олсон Орос эрдэмтэн чинь өөрөө тэгээвчгүй 4 нохой 4. За 4 хүлэг батар 8. Тэгээд урууд мангуудын жорчтой хуйлдар 2 ингээ 10. Тэнгүүд хуйлдар чинь хөөрхөн нас орсон. Тэгээд 9 үлдлээ гэдэг. Тэгэхээр 9 гэдгийг жишээ нь Кафару гаргаад ирж байгаа байхгүй. За ингээд Кафару хувлаа, зилэм, зэв сүбэдэ, боорч, мухлай, борхол, чулуун, жорчтой гэсэн энэ 9 хүнийг оруулах саналтай байгаа. 9 өрлөгт. Харин луу алтан товчт болохоор боорч, мухлай, зилэм, зэв, борхол нарын 5 хүний нэрийг оруулад нөгөөдөл нь болохоор чуун мэргэн, сорхон шар, хар хэрүү, ших хутаг нарыг багтаачаа. Тэгэхээр хувлаа, сүбэдэ, чулуун, жорчтой нар байхгүй гэсэн үг. Алтан товчоор болохоор. Шинэ цагийн Монголын төвч амар 1934 онд нийлүүлсэн Монголын товч түүх гэдэг нэг ном байгаа. Энэ амар гэдэг чинь манай улсын ерөнхий сайд Агдамбуугийн амар юм шүү дээ. Тэрэн дээр энэ номон дээр бүр бид хүннүг өгөх санаг тэг хүннүгэ эцэг өгд гэж нэрлэдэг шүү дээ. За энэ номон дээр амар ерөнхий сайд гоё юу гэж хэлсэн гэхээр Чингис хааны ноёд түшмдүүдийн талаар бичсэн ба. Эднэр их багын дис тараатай тул хамгийн их нь 9 өрлөгөх 9 их баатар сайд байлаа гэд. Тэдний донд нөгөө 9 хүний нэрийг орлуулад нэрлсэн ба. Амаргуу ортолт гэсэн. За одоо яг гоё сонирхолтой үйл явдал руу оръё. За ер нь хамтран ажиллаж танилцуулж. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ ослуулан дэлгэрүүлвэ. Өв соёл брэнд маань хамтарч ажиллаж байна. За тэгэхээр нөгөө бидний эргэн тойронд хүүхдүүдийн төрсөн өдөр болдог те бид нараас юу өх үү яах вэ? За тэгээд уламжлалт баярууд дээр бас Монгол үндэснийхээ дээл хувцсыг өмсөх шаардлага гардаг. Тэгэхээр эднийх бол маш олон сонголттой хүүхдийн бүх насны энэ дээл хувцс одоо олон өнгө болон одоо хэмжээ дамжааны сонголттой байгаад байгаамаа. Тэгээд эднийх хүүхдийн сэвлэгийн ийм багц гэж гаргасан байлээ. Тэр нь бас их хөөрхөн юм байлээ. Дотроо одоо ийм одоо хайч, хутаг, цүнх, хантааз гэдэг одоо Монгол цамц нь одоо цүнхтэйгээ ингээд хосолцохоор их хөөрхөн харагддаг тийм одоо тохиромжтой бэлэг, сэвлэгийн бэлэг сонгох гэж байгаа. Одоо нэг үсний найр болгож байгаа ч тийм яг хүүхдээ нэг бас Монгол нэг дээл мэл өмсүүлч мөрөөд нь штэ. Тэнгүүд нь яг энийг нь аваад өгчүүл эн чинь өөрөө хайч маажтайгаа хүрээд ирдэг юм байлээ штэ. Бас шинэ минь хайчаараас хайчилдаг байлгүй дээ. За эрэгтэй эмэгтэй хүүхдийн Монгол дээл хантааз, за хүүхдийн өмд цамц хантааз дээлээ сонгож болно. Эсвэл ийм одоо тий тусдаа 3 4 зүйлийг одоо аваад нэг юм гоё хослол болгож болох нь хослоод бас их гоё харагддаг тийм өмд нь их гоё ингээ биеийн тамирын өмчөг тэгсэн мөртлөө гоё Монгол хий явуулцтай тий гоё торгон харагддаг. Тэгээ дээрээ бас нөгөө хөөрхөн те ямар жил төрсөн хүүхэд вэ гэд тэр жил нь жилийнхаа зурагтай энэ төр бас янз бүрийн сонголттой гоё хээ угалцтай энэ төр байгаад байгаа. Тэдний яг хувцсуудын гараараа барьж үтсэн. За үнэхээр л бас ийм чанартай, үн их боломжийн ийм одоо сонголтуудыг та бүхэн санал болгож байгаамаа. Эдний хаяг нь цамб гарав өндөр дэнжийн 24-р байр өв соёл урлан гэж байгаа. Та бүхэн маань фэйсбүүкээр сайхан тав тухтай харцгаад их амар байдаг. Өв соёл гэд кириллээр бичээд яг одоо бас фоллоу хийгээд аваарай те. Шин загваруудыг харна бас те. Энэ нөгөө сэвлэгний
найр хийх чинь гэж бодъё л да тий. Үсний найр. Тэгэх юм бол энэ газар өв соёл гэдэг шууд ийшээ ороод тий шууд юу ячих захиалга өгтөө. За одоо маахүүчин сансарч чинь зээ сансар гэд. Тэгээд гахаажил тэмч гахаажилын зургийг тавиад ийм мөнгөний уутын нүртэл яг нэртэй нь оюулж болох шүү. Тэгэхээр их зүгээр. Нэр жилээр нь захиалаад хэлэх чинь. Тэнгүүд яг өөр юм гэсэн тэ нэг гахааны зурган дээр сансар гэдэг нэртэй байна шүү дээ. Тэ 12 жилийн нэг юм чинь. Дүүдэд дамжуулах жоох асуудалтай болох юм байна гэж. За, холбоо туцны дугаар нь 88 65 60 40 гэсэн дугаараар та бүхэн маань шууд захиалгаа өгөө төрсөн өдөр болж байгаа газартаа тий бэлгээ хөрвүүлээд авах ийм боломжтой байна. Баярлалаа. Нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагч юм тэтгэжтэй. За. За одоо гоё сонирхолтой үйл явдал өрнө. Олон жил Монголын нуус товчоог судалсан зөвлөлтийн эрдэмтэн академик Козин гэдэг нөхөр байгаа. Козин бол 9 урлагийн учрыг олж тайлбарлах гэж оролцсон тусгаал бүр өгүүлэг биш нийлүүлсэн ганцхан эрдэмтэн гинэ. Энд чинь 66 оны тухай ярьж байгаа шүү. Гэтэ 66 оноос өмнө гэсэн үг тэгэхээр чинь. За Козин авгаа болохоор Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастрыг энэ бол Чингис хааны 9 өрлөг гихч түүхэн хідэн хүнийг дүрссэн ховор чухал зохиолын мөн хийгээд 9 өрлөг гэдэг эртний Монголын феодалын нэр томьёо одоо болтол бараг судлагдаагүй зэрэг тэмдэглэсэн байна. Мөн Кафаров, Миллер хоёрын гаргасан 9 өрлгүүдийн тоон хэдв яг 9 гэдэг нь тоон таарж байгаа боловч бүрдгүүнд нь орсон хүмүүсийн нэрсэн зөрөөд 9 биш бүр 13 хүний нэр гарч зөрөөтэй болсныг Козин авгаа бас заасан байна. Тэгэхээр эрдэмтэн Козин болохоор өрлөг гэдэг үгийг өрөө, өрүү, өр буюу зүрх гэсэн үгнээс үүсэлтэй гэж зөв тайлбарлаад улмаар өрлөг гэдэг бол садан сүлбээгэр бишээ. Сэтгэл зүрхээрээ сонгож дотносон хүн буюу хайртан гэсэн утгатай гэж маш сүрхий мэдээтэй тайлбарласан байна. 9 хайртай хүн гэдэг ч юм уу те дотно хүн гэдэг. Эцэст нь ойрдын хар хэрүүгээс босод бүх өрлөгийн нэрийг мянганы ноёдын дотроос олж болж байгаа. Мянганы тэр чинь нэг 95 юу хэдэн чөлөө нэг мянганы ноён байдаг шүү дээ. За иймд 78 мянганы ноёд байгаагаас энд Козавга угаас буруу таасан юм шиг ба. Чухамдаа 78 биш 89 үн 89 үнэг мянганы ноёд гэж нэрлэдэг. Тэгэхээр хорч цагаа гоо хөгчс мөнгөр зэрэг алуун гоогийн удмын буюу язгуурт нь 5 хүний хасаад сурвалжит биш сэтгэлээр нөхцсөн өрлөг буюу актас 73 байж гэж тайлбарсан байгаа юм л да. Яг уу за яг уу энэ гэхдээ ингэж зүгээр тайлбарлаж байгаа л гоё. Нэг энэ дээр бол 73 гэдэг чинь бүр эртний өөртөө гоё. Нөгөө 73 акт морьтой байжээ гэж одоо нөгөө хилдэг нь нөгөө жамуухчтай чи бол 73 акт морьтой байсан гэж хэлдэг шүү дээ. Энд чинь эртний нөгөө ингээд юу гэж чинь их сайхан баян тансаг байна гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Чи бол одоо өв хөрөнгөөр дутаагүй гэдэг утгатай. Жишээ нь энэний уламжлал одоо манай үед хүртэл ирсэн байдаг шүү дээ. Цуутын цагаагчгүй 72 одоо дархан нэг юутай гэд ингэж эхэлж шүү дээ. Яг үлгэр эхлэхдээ нийлээд 73 багц. Тий. Жамхан сүүлийн өдөр дээр ярьдаг да. Тий. За тэгэхээр иймд академикч Козин нэгд өрлөг гэдэг хайртан гэсэн үг гэж маш зөв тайлбарлаад тий хоёрт нь 9 өрлөг гэж 9 бишээ 73 сэтгэлийн нөхд байсан гэд баахан тийм албадан тааруулсан маягтай дүгнэлт хийсэн ба. Албадан тааруулсан. Энэ бүхнээс үзэх юм бол 9 өрлөг гэж 9 хүн байсан гэдэг баримтлал Монголын судлалд бүр баттай орж түүнийг олон эрдэмтэд эргэлзээгүй үнэн зүйл шиг хэрэглэж байсан боловч харин академик Козин үг хэлний талаас нь нягтлан оролдоод нэг эргэлзэж эхэлсэн. Харамсалтай нь түүний энэ сайхан энэ нөгөө эхлэлийг хинч анхааран үргэлжлүүлээг баг. Гэтэ энэ эргэлзсэн гоё гоц хүн болгон нэрээ тийм дээ. 9 өрлөг гэж 9 хүний нэр гэж яхад Козин л харин энэ 9 хүний тухай биш юм биш үү гэж анх удаа эргэлзсэн байгаа. Нөгөө тэ академик энэ нөгөө зан чанарт эргэлзээ хамгийн чухал гэдэг чинь шүү дээ. Хүн болгон нар дэлхийг тойрдог гэж хат те 2000 жил тэгж бодож үзсэн Коперник гэдэг гарч ирээд үгүй дэлхийн нарыг тойрд юм биш үү гэж эргэлзсэн шүү дээ. Шинжлэх ухаанч их нихур зан гаргасан байна те. За одоо гайхалтай зүйл рүү орно. Гадамгай түүл юу гэж утсан гэдэг. Гэтэл
9 өрлөг гэдэг нэр томьёотой холбогдсон олон баримтцэлтийг харьцуулж нэгтлэн судалбал Чингисийн 9 өрлөг гэж 9 тоотой жанжин буюу баатар байсан биш. Харин Чингис хааны аминд нь орж мартагчгүй гавьяа байгуулсны учраас 9 удаа гимт ял хийвч өршөөгдөх хэрэгтэй. Буюу 9 өршөөл хайрыг хүлээсэн хідэн гэдэг нь тоон тодорхой мэдэгдэхгүй шадар дотн нөхөд байсан байх гэдэг сонирхолтой шин дүгнэлтийг хийж болж байна гэж. 9 өрлөг гэхээр 9 удаагийн өршөөл авах хэрэгтэй. Тэр хідэн тооны мэдэгдэхгүй тэр хүмүүс гэж гадамгүй одоо ингээд козингой тэр юг үргэлжлүүлчих байгаа юм 66-нд. 9 амтай гэдэг шиг л болоо авчлаа. Яг үнэ тий. Одоо яг гоё хэлж байгаа. Тэгэхээр үүний баримт нь 9 өрлөг гэдэг 9 тоотой хүнийг заасан үг гэж ойлгох явдал хожим үүснээс ил байгаа. Бүр 17 дугаар зуунд. Хэрэг тэрнээс өмнөөс бол нуус төвчөн дээр 9 өрлөг гэд бичигдмээр байгаагүй шүү дээ. Нуус төвчөн дээр байхгүй шүү дээ. За тэгэхдээ 9 өрлөг эхлэн хүчнээ өгснөө гэх зэрэг хуучин бичиг судар домог ярианы утга тэр учир нь битүүлэг үг өгүүлбэрийг буруу ухаарсны улмаас л хожим үүссэн болов уу гэж бодохоор үүнтэй холбогдуулаад хэдэн баримт гаргая. Нэгт нь хэрв эндүрэг бол 13 14 дугаар зууны үеийн Монголын түүхийн гол тулгар бичгүүдэд тухайлбал Монголын нуус төвчөө. За Жувенегийн ертөнцийг байгальдан дагуулагчийн түүх, Рашид ад-Дины судрын чуулган, мөн Юанусын судар, тэгээд Юанусын Богд Баатар биеэр дайлсан тэмдэглэл зэрэг тэр үеийн түүхэн судруудад 9 өрлөг гэдэг нэр томьёо дайралтдаггүй шиг санагдаж байна. Хэрв энэ үнэн бол 9 өрлөгийн хэрэгэм тушаал нэр цол Чингис хааны үед нэг бол байгаагүй. Байсан ч төдийл их улс төрийн чухал ач холбогдол байгаагүй бололтой. Түүнчлэн энэ нэр томьёо буюу 9 өрлөг Марко Поло, Плано Карпини, Вильгельм де Рубрук, Чанчун бом зэрэг тэр үеэр Монголд ирж байсан журч нарын тэмдэглэж бас дайралтдаггүй. Пэж хадвараа л зохиогоо явж идэв биш үстэй одоо тий. Тэгэхээр чи бүр 17 дугаар зуунд л нөгөө шинээр гарч ирсэн гэдэг нь харин тий. Бас яг үндэс нь ямар байсан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа тий. Тий. Гэхдээ хэрв үнэхээр 13 дугаар зуунд ийм ойлго байсан бол тий Марко Поло, Карпини, Рубрук, Чанчун богд бас бичэн штэ. Эсвэл түрүүний дурсан 5 судруудад ядаж нэг удаа гарч ирмээр. Тэгэхээр 17 дугаар зууны судруудад болохоор баахан гараад ирсэн. Тэгэхээр нэг нь ихлүүлээд нөгөөдүүл нь нээрэд хийм болов гэж явцсан юм шүү. Гэдэг санаа. За хоёрт нь 9 өрлөг гэдэг нэр томьёо гагцгүй 17 дугаар зууны үеийн Монголын түүхэн судар бичигт анх дурддагт болж үүнд эхний үед зохиогдсон одоо нэр үл мэдэгдэх зохиогчийн Алтан товч, Залуусын хурим, Шар тууж зэрэгт 9 өрлөг эхлэн хүчнээ өгсөн гэх мэт 9 тоот баатар юм уу эсвэл 9 удаагийн өршөөл хүлээгс юм уу гэдэг нь тодорхой мэдэгдэхгүй тэр утга бүрхэг үг өгүүлбэр дайралтж байхад харин арай хожуу зохиогдсон түүхэн судруудад тухайлбал Лувсан данзан, Сагансцан, Арши Пунцэг зэрэг түүхчдийн сударт болохоор 9 өрлөг гэж 9 хүн байсан гэдэг санааг улам улмаар дэлгэрүүл нэмж гаргасан нь үнэхээр илэрхий байна. 300 тайчуудыг дарсан домгийн дотор түүхэн явдлын шинж, үнэн баримттай байдал оруулахыг ирмэлцсэн боловч түүхийн үнэн байдал нийцгүй зүйлч бас олон байна. Чингис хааныг тайчуудтай тэмцэж байх үед дээр нэр дурдсан 9 сайд нэгэн зэргээр түнд үйлчилж байх түүхэн бодит болцоо байгаагүй шүү дээ гэж. Тэгэхээр яг хамгийн гол нь энэ 300 тайчуудыг дарсан домогт зарим нь нялх хүүхэд байгаа байхгүй да. Энэ нөгөө нэр дурддагдаад байгаа нөгөө 9 өрлөгч нь дөнгөж нэг дайны талбараас олж авсан гэдэг нэг өнчин хүүхэд мөх дунд нь гусж байгаа штэ эн чинь өөлөг тэжээсэн тэгж жагаад энэ дунд чинь 9 өрлөг болцсон 9 өрлөгийн нэг болцсон жанжин болцсон явж гин гэж тэгэхээр чинь нөгөө цаг хугацааны ингээд боломжгүй болчиход байгаа байхгүй гадамгүй нэг үнэхээр гайхалтай болж ирсэн. Тайчуудтай тэмцэхэд гол үр гүйцэтгсэн Сүбэдэ, Жорчтой, Чулуун, Хуйлдэр зэрэг яг шадрууд нь энэ явдалд оролцоогүй байгаа нь итгэмжгүй болж чадаа. Уул нэг оролцсон баг. Тайчуудтай тэмцэж байх үед зүрхний нутгаас олцсон өчүүхэн хүн нөгөө борхол. Тэгээ татарын нутгаас олцсон нөгөө жоох хүүхэд шихийн удаг зэргүүтэн цөм 3-4 жилийн дараа 9 өрлөгийн тоонд орно гэж байж болох уу?
жоох хүүхэд баг шүү дээ. Тэгээд 9 өрлөгийн тоонд орчихсон боорч мухлаа мэтийн бүр хуучны тэр нөгөө одоо тийм мундаг шадрууцтай мүр зэрэгсэн байлдаж явсан гэдэг нь ямар ч ингэж бодтой биш. Цаг хугацааны үед те. 9 өрлөгт байтугай бүр 4 хүлэг баатар ч гэсэн эднийг оруулдаг нөгөө юу гэдэг юм те. Оролдгүй шүү дээ. Гэхдээ ер нь ингэж бүх юм ингэ болохгүй байгаа байхгүй. Мөн Чингисийн 9 өрлөгтөө өнчин үгийн цэцэлсэн шастер гэдэг ба тийм Чингисийн яг 9 өрлөгтэй штэ. Архины хорын тухай маргасан яг 9 өрлөг бүртүүжнийг буулган авсан хурим найр дээр маргалдсан мэтэр гардаг. Яг бүртүүжнийг буулган авсан хурим найр дээр. Тэгэхээр эн чинь бас л ахаал түүх үнэн байдалд нийцэхгүй. Учир нь бүртүүжнийг буулган авах үес Чингис хаан хараахан буурай. Тэ эн чинь байсан үе. Боорч зэлэм хоёроос бусд нь тэр тухайд хааны өрлөг байх болцоогүй, зарим нь бүр төрөөч байсан. Тэгэхээр 9 өрлөг гэдэг баатар 9 баатар ирлэг жанжин гэсэн үг ерөөсөө биш. 9 удаагийн харин өршөөл хүлээсэн хайртан гэсэн утгатай байж үнэхээр болмоор юм а гэж. За хоёулаа хамтран ажиллаж танилцаад одоо хамгийн гоё хэсэг рүү гарна. За. Сонирхолтой басна. Сонирхолтой байна. Эргэлзэн гэдэг бас тийм эргэлзээ бидэнд төрүүлж байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Итгэл даах Герман чанар хит брэнд хамтарч ажиллаж байна. За, Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын хит брэнд Монголд аль бие усны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За, эднийх бол одоо орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй, удаан эдлэгээтэй галт тагаа хэлхийг хүсэж байвал та бүхэн хитхийн энэ шоурумд нь заавал бас очиж үзээрэй. За, хаана вэ? Эднийх болохоор Хаан улд үүргийн 3 дугаар хороо Дизайн Централ төвийн 201 тоотод байт юм байна. Хэдих. Хин нэг надаас чи яг ямар галтайгаатай болохыг хүсэж байна гэх юм бол би ингээд гоё цэцгийнхаа тавьсан хэсгийг ингээд дарамгат наашлаад услангат нь буцаагаад ингэж түлхээд тэгээ төмпөн сав руугаа ингэж толгоогоо доош нь хийж одоо айгүй хэцүү шүү дээ ер нь төмпөн сав уух чинь тийм биш ингээд ганц юм дарамгат ингээд бүтнээрээ гараад ирдэг дотор нь юу болж байгаа бүгдийг ингэж хардаг халбах сарын хоорондоо орооцолцсон байна уу яасан байна тэгээд маш гоё ингэж зөөлөн нээгддэг конофтай гэрэлтэй тийм байх юм бол ингээд тэрийгэ дагаад ингээд тав тухтай цэвэрхэн байх боломж одоо ашиглагдах за тэгээ орон зай хэрэглэх гэдэг одоо маш олон юм давуу талуудыг зэрэг өгчөж байгаа юм л да энэ гоё нөгөө нэг юм футуристик юм шиг одоо энэ нөхцөл нь за тэгэхээр эдний танд бол одоо яг одоо саях шиг юм гоё боломжуудыг авах боломжтой тэгээд тийч гэж бичиж юм тийч гэж бичиж юм тэгээ ер нь гэрт байгаа энэ тавилгуудын хамгийн эхэлж эвдэрдэг юм юу гэхээр ерөөсөө нугас шургуулганы зам байдаг. Манайхан ер нь сайн мэдэх бах. Шургуулганы зам ер нь нэг энэ тэндээс юм бэлэн бүтээгдэхүүн авч харин тэгэл эвдэрчдэг. Тэгээд нөгөөдгөө одоо буцаа задлуулаад засуулах уу одоо бүр солих уу гэд ингээд бүр том асуудал үүсэж байгаа байхгүй юу? Нэг жижиг зүйл дээр нь анхаарахгүйгээс үүдээд тэгэхээр анханасаа та бүхэн маань энэ хэтхийн одоо энэ тоноглолуудыг зарж байгаа юм л та. Очиж одоо нэг тоноглол бүрийн шийдлийг илүү бодтойгоор мэдээд мэрэгжлийн зөвлөгөө аваад гэрээ одоо нэг яг нэг газараар хийлгэн гэдэг чинь тэр чинь нөгөө хоорондоо зохицох нийтээрээ тэр чинь гоё харагдах хэрэгтэй ш. Тэрнээс хөл одоо нөгөө хүслээрээ энийг ч аваад тэрийг ч аваад нэг юм алга ирээн бас болчихгүй тийм байна. За энэ хэтих гэдэг нь хайлаа хэтих Непал хитэх Индия гэдэг энэ чинь дэлхийд мангар алдсан юм шүү дээ. Герман чанар шүү дээ. Тэгээд хэтих Монголиа гэдэг бас юм пэйж байна. За холбоо тусны дугаар нь 77 77 Тэг 4 56 95 95 Тэг 4 56. Тэгээд эдний тавилгыг авсан байхад бол зөвөр өв уламжлуулаад өөр хүүхдтэй үлдээгээд явхаар ийм чанартай одоо гоё сайхан тавилгатай болох боломжтой байна. За одоо гадамган ээлжид гайхамшигтай тайлбарыг хэдүүл харцгаая. Аадна 19-р зууны Монголын их бичгийн хүн инженеаш Их Юан улсын Мандсан төрийн Хөх судар гэдэг түүхэн ормааныхан 2 дугаар дэвтрийн 1347 дугаар талд ингэсэн ба. Ся улсын эзэн Лиан Чуан Чингис хаанаас өршөөл ирэн аятал засаж охиноо өргөж дагаж орох хүслээ илтгэн ирсэнд нь Чингис хаан анх уурсан боловч шадар түшимдийнхэн ятгсан үгэнд ороод Лиан Чуаныг
өршөөнд дотнолсон тухай энэ бүлэгт үгэлдэ. Энд Тэнгэрийн өрлөгт хүргэгдвэ гэж бичсэн байт. Энд наашгүй. Тэнгэрийн өрлөгт хүргэгдэв гэдэг. Энэ нь дараа Тэнгэрлэг эзэн Чингис хааны өршөөлийг хүлээвэ гэсэн санаатай гэдэг нь маш тодорхой байна. Тэнгэрийн өрлөгт хүргэгдэв гэдэг нь. За Бэд нь энэ судрын 3 дугаар дэвтрийн 1936 дугаар талд ингэж бичсэн байна. 100 түшимдийг цөм нэгэн зэрэг дэвшүүлж их өрлөг буулган баясгалангийн ёсоор 5 мандал ба 8 сүмийг тахиулваа гэж. Их өрлөг буулган гэж байна шүү дээ. Тэгэхээр үүнд өгөөдөө хаан их эзэн тусын хаан ор суугаад олон хүнд нэр цол хайрлаж хэрэгэм зэрэгт тохоогоод өршөө сойргол буулсан тухай энэ бүлэгт гарч байгаа. Тэгэхээр ийм учраас их өрлөг буулган гэсэн үг хэрхэвч их баатарлаг ирлэхийг буулган гэсэн санаа биш, харин өршөөл хайр буулгасан л гэдэг санаатай. Ведн өрлөг гэдэг энэ үгийг шагжгаан тайлбар тойл бичигт Чингисийн 9 өрлөг мэтийн гэж тайлбарлаад өрлөг их гэсэн үгийг хөхүүлт их гэж тайлбарласан ба. Өрлөг их гэдэг. Тэгэхээр өрлөг их гэдэг үг бол өршөөлийн буюу сэтгэлийн их гэсэн утгатай бөгөөд харин төрүүлсэн ихээс ялгаатай гэж. Тэгэхээр шин цагийн гарамгай орчуулагч нэг Бямбин Эрдэнэчгой гэд гадамгай нөгөө би нөгөө 60 жилийн өмнөх гадамгай юм уншиж байгаа шүү. Шин цагийн гарамгай орчуулагчийн нэг Бямбин Эрдэнэчин гэж. Пушкины Няня гэдэг уянгын шүлгийг өрлөг ихэд гэж монголчилжээ. Энэ нь өршөөн асрамжлагч их гэсэн утгаар хэлсэн бизээ. Өрлөг их гэдэг дээр нэрээ санаа бууж шүү. Өрөв, өрөө, өр гэдэг үгнээс одоогийн халахын аялгаунд өрөвдөх, өршөөх гэх мэт ямагт сэтгэл зүрхэнд хамаатай тэр өрөвдөх хайрлагын холбогдолтой үгс үүсээд байна. Одоогийн төв ба Гэд нь одоогийн төв ба баруун монголчуудын дунд хүүхдийн өрлөг үс авах гэж нэгэн зүйлийн заншил байна. Хүүхдийн үсийг анх авахдаа нялхын үснээс нь хідэн ширхгийг үлдээгээд өрлөг үс гэж инхрийлээд хожим тэр хідэн цөөсгөр үсийг авахдаа өрлөг үсний найр гэж хийдэг. Ийм энэ өрлөг үс гэдэг бол инхри үс, хайрт үс гэсэн утгатай байхаас зайлахгүй. Жишээ нь Хонжин дэвтэр оршив гэдэг зан үлийн номонд хан хүний 9 цагаан 61 яам айлтах зориг гэсэн гарчигтай энэ зүйлд болохоор эрт нэгэн цагт бор хөрст алтан дэлхий дэлгэрэх цагт боорч мухлаа хоёрт тэргүүлээд 8 9 өрлөг нийлэн хилцэж тэгээ холбон худ анд болцож бүхий гэх зэрэг бичсэн байна. Энд 9 өрлөг гэдэг 9 хүн биш 8 хүн байсан гэдэг яг ингэ тодорхой хэлсэн байна. 8 9 өрлөг нийлэн хилцэж гэж байгаа байхгүй. Ойлгож байна. Боорч мухлаа хоёр тэргүүлээд 8 9 өрлөг нийлэн гэж байгаа байхгүй. 8 9 өрлөг. Тий. Яг энэ зохиол дээр ингэж. За. Эрт нэгэн цагт бор хөрст алтан дэлхий дэлгэрэх цагт боорч мухлаа хоёр тэргүүлээд 8 9 өрлөг нийлэн хилцэж холбон худанд болцож бүхий гэсэн ба. Тэгэхээр 8 хүн гэсэн үг. Боорч мухлаа тэргүүтэй 8 хүн. Гэтэ эднэр 9 өрлөгүүд. Яа. Харин тий. Харин тий. Тэгэхээр 9 өрлөгт боорч мухлаа хоёрыг ордог байсныг энэ нөхөр зааж байгаа юм л да. 9 өрлөгт. Гэтэ 9 өрлөгт боорч мухлаа хоёр орж байгасныг зааж ийн гэхээр нэг л юм уурна ойлгох гэж хичээгээрэй. 9 өрлөг гэхээр 9 ширхэг хүн биш гэдгийг л ойлгож байгаа. Тий. За баг ивэлт өрлөг юм биш үү те нэг тийм. Чамаг 9 удаа гим буруу хийвэл өршөөнө. Ийм 8 хүн байж болно. Хэрэгэм шиг юм байна шүү дээ. Тий. Тий. 9 өрлөг тэгвэл би ингээ 9 удаа өршөгцсөн хүн гэсэн тий. Тэгэхээр 8 9 өрлөг гэж байгаа байхгүй юу? Одоо ойлголоо. За яашгүй ёо. За одоо ойлгосон байна. Одоо бүх юм гоё боллоо. Тэгэхээр боорч мухлаа хоёр тэргүүлээд 8 9 өрлөг нийлэн хилцэж холбон худанд болцож бүхий гэж бичсэн байгаа байхгүй. За тэгэхээр Балжин нуурын булангарт тусыг уулцсан хүмүүсийг Чингис хаан их дотнчлон үздэг гэсэн Монголын нөөц төвчөнд маш тодорхой хардаг. Энийг баримтлан тэднийг бас өрлгүүд байсан гэж үзэх юм бол
Сүүсиун зэрэг эрдэмтийн тооцоосноор яг 9 өрлөг гэдэг хүмүүс нь 19 болж таармаар байгаа. 19 хүн. Энэ бүхнийг ингээд бүгдийг нь ингээд дүгнэн бодох юм бол 9 өрлөгийн тоо 9 биш. Нэг бол илүү эсвэл дутуу байж болмоор байгаа тул 9 өрлөг гихч 9 тоот хүний тухай яриа биш ээ. Харин 9 өршөөлийн тухай яриа мөн гэдэг бидний бодлыг улам лавшруулж байна. Гэхдээ ингээд бодохоор сударт 9 өрлөгүүд гээд олон тоотой байгаа биз. Хэрв өрлөг гэдэг нь өршөөл инэрл гэсэн утгатай бол 9 өрлөг гээд ганц тоотой баймаар юм. Гэтэл үүний гадангуй яг ингэж тайлбарсан. Яг саяных бол миний асуулт. 9 өрлөгүүд гээд байгаа. Хэрэг өршөөл инэрл бол 9 өршөөлг нь. 9 тэ өрлөг нь. Тэгэхээр 9 өрлөгүүд гэдэг бол энэ үг бол олон хүнийг зааж байгаа учраас өрлөгүүд гэж олон тооны дагавартай байгаа биш юм аа. Олон хүнийг зааж байгаа биш юм байна. Олон хүнийг зааж байгаагийн учир өрлөгүүд гэж олон тооны дагавартай байгаа биш ээ. Харин эртний монгол хэл одооны монгол хэл шиг байгаагүй юм аа. Эртний монгол хэлэнд зарим чухам нэр түүнийг тотгосон тооны нэр хоёр тохиролцоотой байсны улмаас 9 гэдэг одоо өршөөлийн тоог заасан өршөөлийн тоог ба штэ 9 гэдэг өршөөлийн тоог тэр заасан тооны нэртэйгээ адил өрлөгүүд гэж олон тоотой хэрэглэж байсан байж болох юм аа. Энэ нөгөө эртний монгол хэлний бас онцлог гэж магадгүй гэдэг байхгүй. Их сонирхолтой юм байна. Сая хэл зүүн үднэс тий. Энэ нь Чингисийн цадигт 9 өрлөгүүд төшмөлд гэж төшмөл гэдэг үгийг ганц тоонд бичснээс илтэй байгаа. Чамааг одоо ороод ирэхэд 9 өрлөгүүд ороод ирлээ хэмээн шүү дээ. Тий 9 өрлөгүүд төшмөл гэдэг байхгүй. Тэгэхээр Чингисийн цадигт яг тэгээ бичсэн байна. Байдаг. 9 өрлөгүүд төшмөл гэдэг. Тэгэл төшмөл нь нэг тоон дээр гоц. Тийм ээ. 9 өрлөгүүд төшмөлүүд гээгүй. 9 өрлөгүүд төшмөл. Тэгэхээр 9 удаагийн тэр тэ ингээд нөгөө өршөөл хамрагдсан төшмөл зандаа орж ирж байна гэдэг байгаа байхгүй. Чингисийн цадигт. Яллаж болохгүй хүн л юм гэсэндээ үл юм шүү дээ. За ингээд төгсгөл нь ингэж байгаа. Гадан бай. Юутай ч болсон Монголын нуус төвчөөний болоод Монголын бусад ойлбор бичиг түүхэн домгийн зүйлийг их бичгийн судлалын үүднээс үг нэг бүрчлэн нарийн судлах явдал Монголыг судлагч эрдэмтэн Монголын түүх утга зохиос сонирхон судлагч нарын чухал зорилт болгон тулгарч байна. 1966 он гэж дуусгасан байна. Гайхалтай үз. Чингисийн гэдэг үгийг хэлэхэд хэцүү байсан нийгэмд те Монголын нус төвч байгаа ингэж нарийн үг болгоныг ингэж задлж тэгээд юм бичсэн гэр 60 жилийн өмнө шүү дээ. Өнөөдөр ч гэсэн хэл зүйн эрдэмт маань тим гисэн гэдэг нөгөө бүх тэ их сурвалж өмнө 17 дугаар зуун байдаг юм уу гэсэн их сурвалжуудаа тим гисэн гэж хүлээж авахгүйгээр бас ингээд задлж шинжлэх ийм ажлууд байгаа юм байна гэж юу бас ойлголоо. Тий. Монголын нус төвч бол үнэхээр гайхалтай. Гадамгай бол бүр гайхалтай гэдэг. Тий. Ийм мундаг эрдэмтэн хүний нөгөө судалж, шинжилж маш олон жилээр ингэж ажилласан зүйлээ ингэж тэгээ тайлбарлаж байгаа энэ нөхцөлд бас санаа хэлэхэд хэцүү байдаг л та. Тий. За баярлалаа. За баярлалаа. Сонирхолтой сэтэл өглөө шүү. Тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйг ослуулан дэлгэрүүлвэ. Өв соёл брэнд болон итгэл даах герман чанар хийх хамтран ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрэлээ. За студид хөтлөх цандаа урнаа хайр ажиллаа. Баярлалаа. Дараагийнхаа дугаард уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.